Дараагийн мэдээг танилцуулъя. Норвеги улсад сүүлийн үед асар их хэмжээгээр жуулчид ирж байгаа юм байна. За өөрөөр хэлбэл хэд жуулчлалын үйл явц бий болсонтой холбоотойгоор тус ус жуулчлалд ногдуулах шин татварыг нэвтрүүлж байгаагаа зарласан байна. За Норвегийн хувьд дээд амжилт тогтоохоор тийм хэмжээний олон тооны жуулчид ирж байгаа юм байна. За хууль тогтоогчид өнгөрсөн пүрэв гарагт шин татварыг баталсан бөгөөд энэ нь бол жуулчид ихээр очдог хотын захиргаанд аялал жуулчлалын онцгой бүсэд хэрвээ тухайн жуулчин хонсон тохиолдолд 3% татвар ногдуулах боломжийг олгож байгаа юм хуулийн төсөл юм байна. За хуулийн дагуу орон нутгийн эрх баригчид өөрийн үзмжинд тулгуурлан татвар ногдуулах боломжийг олгож байгаа бөгөөд энэ нь бол цаашдаа орон сууц буюу жуулчдын хоноглох газрын төлбөрийг нэмэгдүүлэх ийм үр дагаврыг авчрах боломжтой гэж үзэж байна. За Норвегийн эрх баригчид мөн улирлын байдлаас хамааран тухайн татварын хувь хэмжээг тохируулахыг орон нутгийн засаг захиргаанд хуулиар зөвшөөрсөн ийм нөхцөлийг хуулийг баталсан байна. За татвараас цуглуулсан хөрөнгийг зөвхөн жуулчдад болон орон нутгийн иргэдэд ашигтай аялал жуулчдын дэд бүтцийн төслийг санхүүжүүлэхэд зарцуулна. За хотын захиргааныхан өөрсдийн барилга байгууламж нь хангалтгүй байгааг харуулж хөрөнгө зарцуулах төлөвлөгөөгөө засгийн газраар батлуулна. За ингээд засгийн газраас тухайн татвараас цугласан хөрөнгийг боломжит төслүүдэд хуваарлах юм байна. За Норвегийн худалдаа аж үйлдвэрийн сайд Сесили Мерсет олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандаж пост оруулахдаа засгийн газар аялал жуулчлалын татварыг Европын бусад орнуудтай байгаатай нийцүүлнэ. За түүхэн ийм тохиролцоонд бид хүрсэн гэж мэдгдсэн. Тус ус нь өсөн нэмэгдэж байгаа аялал жуулчлалын асуудлаа шийдвэрлэх ийм шаардлагад учирсан учраас тухайн татварыг нэвтрүүлж нэмэгдүүлж байгаа нь Европын орнууд дотор хамгийн сүүлийн байдлаар ийм татварыг бий болгосон орны тоонд орж байгаа юм байна. За тус усад бол сүүлийн үед хит аялал жуулчлал ихээхэн газар авсан. За үүнээс болоод бүс нутагт бол энэ татварыг ногдуулах шаардлага үүссэн. За жуулчид бол сүүлийн үед Норвегийг сонирх болсон дэлхийн дулаалтай холбоотой маш их халуун байх болсноос болоод хойд Европын сэрүүн газруудыг сонгох нь хийхэн нэмэгдэж байгаа. За үүнтэй холбоотойгоор Норвеги улс нь жуулчдыг хамгийн ихээр очдог газруудын нэг болж байгаа юм байна. За өнгөрсөн онд тус улсад 38.6 сая хүн хоноглох байр захиасан явдал нь бол дээд амжилт тогтоосон байна. За үүнд бол гадаадын жуулчид 12 сая гаруй хоног бол Норвегт өнгөрөөсөн нь 2023 онтой харьцуулахад 4.2%-аар өссөн ийм үзүүлэлт болж байгаа юм байна. За мөн Норвеги дотроо лофтын зэрэг арлуудад бол хүмүүс ихээгээр очдог. За яагаад вэ гэх юм бол их нам гүм ийм байдаг юм байна. За тийм учраас эдгээр газруудын ачаалал бас нэмэгдэж байгаа учраас олон нийтийн мэдээллийн хэрэгслэр нийтлэгдсэнчлэн явган аяллаа замуудыг анхаарал татгууц байдлаар бол замын хөдөлгөөн ихээхэн нэмэгдсэн юм байна. За хэд хэдэн жижиг тосгонд бол хүн амынхан тооноос их хэмжээний жуулчид ирсэн ийм нөхцөл үүссэн. За Норвегийн аялал жуулчлалын байгууллагуудын саяхан хийсэн судалгаагаар хойд туйлын тойргийн дээгүүрх Норвегийн хойд хэсэгт орших Тромсо хотын иргэдийн 77% нь жуулчин болсон. Өөрөөр хэлбэл хэд их жуулчлал нүүрлсэн харуулж байгаа юм байна. За ийм учраас бол тэдний жуулчдын сонирхож байгаа гол зүйл нь болохоор хойд туйлын гэрэл зэрлэг ан амьтдыг харах, за мөн соёлын арга хэмжээнд оролцох, за хот өөрөө бий болгосон энэхүү соёлын байгууламжтай танилцах ийм аяллыг хийдэг юм байна. За аялал жуулчлалын өсөлт нь Норвеги даяар дэд бүтцийн өсөлтийг хангах шаардлагыг үүсгэж байгаа. За тийм учраас бол цаашдаа жуулчдын тоо нэмэгдэх тохиолдолд бол заашгүй дэд бүтцийг бий болгох шаардлагатай. За үүнийг бол татвараар дамжуулан хэрэгжүүлэх бодлогыг Норвеги улс барьж байгаа юм байна.